Харал та. Чамайг ганцаардаж байхад хэн ч чиний хажууд байхгүй байгаа зү. Чив чимээгүй хоосон орон зайд чи өөрийгөө олж мэдэх гэж оролдож буухаа анзаар. Ганцаардал гэдэг шийтгэл биш, зовлонч биш. Өөрийн дотоод дуу хоолойг сонсох цорын ганц мөч. Хүмүүсийн дунд байхад мартагддаг үннийг чимээгүй орон зай хэлж өгдөг юм. Харц чинь тэнгэр үд ширтгэж чи юу мэдэрдэг вэ? Тэндээс ямар ч хариу ирэхгүй байж мэдэх ч гэсэн хариулт үргэлж чиний дотор оршдог. Бодол төмд бийг тоолж барамгүй оддыг ажихтаа чи анзаарах бол. Сэтгэл чинь өвдөж байгааг зүрх чинь мэдэрч байвал тэгвэл чи амьд гэдгийг мэдэрч байна гэсэн үг. Өвдөлт бол ухамсар хүн байхын баталгаа. Өнөөдрөө хайрлаж маргаашаа мандагнах зөв яваагийн чинь илрэл юм. Харал та. Хажууд чинь хэн ч өгөх. Гараас чинь хэн чадахгүй байгаа зү. Гэвч дотор чинь бүхэл өтөн орчлон чимээгүй амьсгалж байна. Гагцгүй харанхуйгаар л дамжиж л гэрэл гэгээ хүн хойлдог юм. Тиймээс битгий их гутар чинь битгий их шаналаарай. Ганцаардал бол төгсгөл биш, харин ч эхлэл юм. Өөрөө өөрийгөө ойлгох аяллаа эхлэл, бусдын зовохгүй хин нэг шаналхгүй буянтай алил юм шүү. Өвдөлт намдан өглөө ирэхэд нар манд гэгээ зовхож шувууж иргэн. Шинэ амьдрал ингэж л өгнө. Ганцаардалт ч бас нэг утга байна. Чи давж чадсан болохоор ганцаараа байх таалгүй өөрийгөө олдог гэдгийг мэдэрч чадсан учраас харал та. Чамайг ганцаардаж байхад тоогоогүй хүмүүс үнэхээр л чамд ямар ч хэрэггүй улс байсан гэдгийг хинт чиний хажууд байхгүй бүр үзэгдэхгүй байсан ч үүлэн чөлөөний нар шиг үзэгдэл бүхнээ чи даван тулж чадсан аа. Харал та. Чамд ямар их хүч чадал байсныгаа чи чадлаа шүү дээ.